Энэ удаагийн бичлэгээр ярих бүвтэн маань 15 настай мөртлөө сүүлийн 10 гаруй жилийг унтаж өнгөрөөсөн нэг нь. Яагаад гэж юу? Бага насандаа ээжээгээ алдсан тэрхүү аимшиг сохилт түүний сэтгэл зүг бүр мөсөн нурааж бодит ертөнцөөс зүхтад хүргэсэн хэрэг. Гэвч хүн бүрийн ад үзэж залхуу ноён гэж голж байсан энэ хүүгийн гүн нойрон дунд нэг нь юр бүсийн зүйл тохиолдсноор үйл явдал өрнөх болно. Ингээд бүхтүүн рүүгээ орцгоё. Нэг хөгшний хуучин тэмдэглэлт тосгонд үл таних хүн ирсэн талаар өгүүлжээ. Тэрнийг анх харахад таалагдхааргүй. Нүд нь ямар нэг аимшигтай зүйл болсон мэт. Тэр залуу ирснээс хойш 4 хоног өнгөрлөө. Огт байхгүй юм шиг дуу чимээгүй. Тэр залуу ирээд 10 хонлоо. Хашаагаар шагаасан хөвгүүд тэрнийг өдөр бүр сэлэм талаадаг гэж хэлсэн. Дахиад сар өнгөрлөө. Урд талбайд сэлмээ далаас нь хэвээр. Өөрөө хараагүйч тэг сонссон юм. Дахиад нэг сар өнгөрөхөд тосхоныхын дунд 100 ярианууд гарч эхэлсэн. Өшөө авах гэж байгаа нэр хүндгүй болсон Баатар алдартай хөлсний алуурчналг нь хагас жилийн дараа өдөр шөнөгүй бэлдсэн залууг өөрийн нүдээр очиж харахад урам хугарлаа. Сэлмийн тухай юу ч мэдэхгүй тосхоныхонд гайхалтай харагдсан байх. Олон сэлэмчэнтэй уулзсан миний хувьд яах вэ л юм. Тэрэнд ямар цээжийг нь өвтгөж зүрхийг нь шатаадаг түүх байгаа бол тэтгэвртэй гарсан хөлсний алуурчин хүү охинтойгоо тосгонд нүүн ирсэн. Охиныг нь Рема гэдэг. Ямар гэгээхэн хүн гэж 2 жил Ремагийн араас гүйсний эцэст би эхнэрээ болгож чадсан. Өдөр бүр аз жаргалтай байгаагаас өөр хүсэх зүйл алга. Гэхдээ хачин юм. Надад ямар ч хамаагүй тэр залуу толгойноос гарахгүй байна. 5 жил гэдэг их урт хугацаа. Хүмүүс олон удаа баярлаж гунсан байхад талбайдаа далаагаад л маргаашнаас би өдөр болгон шалгана. Энэ хүн 5 жил 4 сар 15 хоног сэлмээ далааж байна. Энэ хүн 6 жил 2 сар 18 хоног сэлмээ далааж байна. 6 дахь жилийн 9-р сарын 3-ны өдөр их цас орсон. Тэр бэлтсээр л байсан. Рема бит хоёрын хайр цохин Лора. Тосгоныхан бидэнд баяр хүрхээр суглахад тэр бэлтсээр л байсан. Бүх цаг үед. 37 жил хавцаа болж байна. Нүд нь хилэнгээр дүүрсэн хэвэнтэй байсан. Эцээ хүртэл сэлмнээс салаагүй. Тэрнээс би хэсэгтэй нүдээ салгаж чадаагүй. Би хэвтүүлээд нүдийг нь аниулсан. Чамайг дараагийн удаа илүү дээр газар очно гэж найдаа гэхэд манай голдор Iron Ferrara юун зүүд вэ гэж сэрдэг. Энэ үеэр Ferrara харшийн гадна талд хідэн цэрэг Ferrara харш Хейла хаант улсын өмнөд хэсэгт орчдгоос гадна хөрш улсуудад боочлоороо танигдсан. Тэрнээс илүү барооны хүүхдүүд залуу авхаа Кирилл 11 настайдаа илвчин болсон. Илвчин гэдэг нь маш их ховор. Мөн тэрний ах хүмүүс тэрнийг залхуу ноён гэж дууддаг. Бага байхдаа ээжигээ нүднийхээ өмнө алдснаас хойш 15 хүртлээр унтахаас өөр юу ч хийгээгүй. Гээд ярилцаж байхад нь ард талаас нь 2 дугаар эхнэр Эмилия болон Кирилл Ferrara хоёр гараад ирдэг. Кирилл ажил дээрээ ийм ярьдаг юм уу гэд яг зад загнах гэж байсан ээж нь одоо болно. Алдаагаа угаарсан байх гэд явна. Аяран болохоор 10 гаруй жил унтсан ч тэр нэг зүүднээс болоод буцаж унтаж чаддаггүй. Яг л тэр зүүд нь гарсан хүний сэлэм далаах хүсэл нь өөрт нь суусан юм шиг сэлэм далаахын тулд биеийн захнаад байдаг. Туслах нь орж ирэхэд би сэлмээ далаамаар байна гэдэг. Ferrara гэр бүлийн бэлтгэлийн талбайд залхуу ноён гэгддэг Айрын орж ирэх хүмүүс гайхдаг. Тэгээд шууд зүүдэн дээр нь гарч байсан хүний барьж байсан сэлэмтэй төстэй сэлэм дээр очингуудаа шууд далааж эхэлдэг. Тэрнийг нь харж байсан хоёр залуу яагаад гинэт бэлтгэл хийгээд байгаа юм бол сүүлийн сард залуу ноён Жайрун байх арай л ичвүтэр байдалд оруулчихсан юм. Залуу эзэнт нь юу ч хийж чадаагүй. Бас манай хүнийг 3 хоногоос дээш ингэхгүй байх гэдэг. Айран болохоор зүудэндээ харсан залууг дуурайх гэж оролдох бүрт нэг л амгалан муу дурсамжууд нь арилаад нисэж байгаа мэт санагдаж өөрийгөө зогсоож чадахгүй байсаар байгаад нэг л мэтгээд нар жаргаж байдаг. Түүнийг туслах нь ухаан оруулаад өнөөдөртөө болно залуу эзэнтэй гэхэд Айран унаад өгдөг. Хэдэн хоногийн дараач бас бэлтгэлийн талбай руу явна гэдэг. Учир нь тэр зүүд тэр өдрөөс хойш өдөр болгон зүүдлэгдэх болсон. Тийм болохоор сэлмээ сайн далаахын тулд жинхэнэ идэж өгнө. Үүдний харуулууд буу халдгаараа буу халаад л зогсож байсан нэг хөгшин нэрснээ би бэлтгэлийн талбай руу очмоор байна гэдэг. Та хэн болоод бэлтгэлийн талбай руу очдог блэ? Өө, би зүгээр тэнүүчилж байгаа Баатар байна. Энд байх орондоо бэлтгэлийн талбай руу очдог юм. Бидний ээлж дуусч байгаа юм чинь таныг хүргээд өгье. Тэгээд тэд бэлтгэлийн талбай дээр ирэхэд Айрын аль хэдийн 4 хоног дараалал бэлтгэлээ гэж байдаг. Тэгсэн 2 зэрэг нэгэндээ мөрийгөө өгж мөгөөд харин хөгшин Баатар маань Айрыныг хараад сэлмийн урлаг дутагдaltaй юм. Ирч хүчгүй сэлмээ даахааргүй сул дорой. Үнийгээ хэр удаан хийх бол хөрш эзэнтнээс болоод хийсэн хэрэггүй. Ийм хөгийн шалтгаанаас болоод утгагүй буугаад өгчих байх гэд дотроо ботдог. Уул нь хөрш эзнээс биш дүүднээс нь л болсон. За тэр ч яг уу. Гинэт амар салхиснаа дээрээс нь Кирилл домогт амтнд Гриффин унтсан ирж байдаг. Гриффин бол арслан биетэй, бүргэд толгойтой, ган шиг хатуу айртай, зөвхөн домогт л байдаг амтэн.
Өөрийнхөө бүтээлийг удирдна. Мөн тэрнийг амьд юм шиг энерги шингээх бол Иливчин Кирилл Бариарагийн хүч юм. Өөрөөр хэлбэл энэ грифэн бол Кириллийн мананаас бүтсэн. Кирилл бууж ирээд харуулуудыг загнаж байгаад Айреныг харангуйтаа тэнийг юм хийхэ болооч гэхэд Айрен тоодгүй сэлмээ дахиж савах гэж байхад нь сэлмийн урлаг амархан гэж бодоо юу. Энэ хүртэл унтцгаад модон сэлэм далаагаад юм сөөрчлөгдөн гэж бодоо юу. Тэр Шинков хүртэл танаас илүү гэж уурлахад араас нь ээж нь ахтаа битгий саад болоод бай. Айрен өөрийгөө битгий хэтрүүлээрэ гэд явна. Шүн дунд Айрны туслах явж байгаад Кириллтэй таардаг. Энэ нөхөрт нэг өргөж тийм үү? Ийм харагдаад байгаа болохоор Мөги гэд нэрлэчихье да. Мөги Кирилл залуу үлэнд нь унтчихсан байгаа. Тэгээд дараа ирсэн дээр байх. Би ийм хэлэх гэж байна. Сэрснийхэн дараа ярьж болно шүү дээ. Чи давраад бай. Өөр хүнд өнөөдрийн тухай яриад үзээрэй. Айрныг өглөөс ирэхэд нь хажууд нь нэг захиа байдаг. Аваад уншихад өчигдөр хэлсэн зүйлд уушлахгүй. Өөрийгөө шахаад хоол идэхчгүй байгаа болохоор санаа зовсонтой тэгж ууралсан гэдэг. Мөги залуу эзэнт нь өөрлөгчөж гээд их баярлцсан харагддаг. Гэрээхэнтэйгээ их дулаан уурын амьсгал өглөөнийхөө цайг уугаад бэлтгэлтэй ордог. Нөгөө хоёр залууч 15 хоног дараалаад бэлтгэл хийж байгаад нь бас их гайхсан байдаг. Бас Хөгшин Баатар маань тэр өдрөөс хойш 10 хоног дараалаад бэлтгэлийг нь харсан. Тэгээ ботхдоо ийм хэлбэрээс 100 жил амьдарсан юм шиг ямар ч агуу баатар байсан хөгшөрч байж л олж авдаг зүйл. Нууршгүй зориг, сайн багшийн доор шаваар орволч хэр чадварлаг болох болдоо. Тэгээ хажууд нь байсан нэг хүнээс тэр бэлтгэл хийж байгаа залуу эзэнт нь сэлмийн урлагийн багштай юм уу? Эзэнт нь удахгүй багш авч өгнө гэсэн. Гэхдээ тэр одоохондоо бие даагаад бэлтгэл хийж байгаа. Багшийг нь хэн гэдэг юм? Хэн гэлээ байд? Жукран. Үгүй ээ. Тэр архичинд энэ эрдэнсийг өгж болохгүй. Би өрхийн тэргүүнтэй уулзах хэрэгтэй. Тэгээд аав дээр нь ирээд учир байдлыг тайлбарлаад нэг урилга өгдөг. Тэр нь коронавирусийн нахтай. Угсаа гарал хүүс язгуураас үл хамааран авьяаслаг хүүхдүүд л суралцдаг. Твийн хамгийн шилдэг сэлмийн урлагийн сургууль. Тэнд сурдаг л бол язгуурт нь тооцогдно. Угсаатны академиас илүү нэр хүндтэй газар. Тэгэд Айрныг корона академид явуулах гээд байгаа. Аав нь болохоор академид үлдэхэд хэцүү. Энэ төгсгөлгүй тэмцэлд Айрн ялж чадах болов уу гэдээ санаа зовно. Юу ч гэсэн явахаар болно. Тэгээд тэргэнд байхад Мөгийн хадагтай Кирилл танд өг гэсэн юм аа гэд нэг сэлмийн зүйлт өгдөг. Академийн үүдэнд ирэнгүүтээ ганцаараа орно. Харин урд талд нь энэ бол Гавера хаан тулсын залуу ноён Брет Ллойд, гүндэт хөлөг баатар Колисвейн саналаар ирлээ. Араас нь Айрен би Тэнүүлч баатар болох Сомервилийн саналаар ирлээ. Барон Феррарагийн гэр бүлийн Айрон Феррара. Феррара гэр бүлийн залуу эзэнт нь ирж байгаа нь нэр төрийн хэрэг. Мэдээж бид Бран Сомервилийн эрхмийг мэднэ. Уурхайн тэмцээнд хэдэн жилдээ төрүүлээд байгаа. Гүндэт хөлөг баатар. Түүний санал юм чин та тэнцэнд гарцаагүй юм бидтэй гэн. Тэгээд Айрныг хаалгаар осны дараа нь тэр хөгш нь энэ залхуу ноён санал өгсөн гэхээр харж л бай. Араас нь тэгээд тэр хэлдэг. Айрн урд танхимд ороход хид хідэн хүүхдүүд онцгойрч харагддаг. Хамгийн авьяаслаг Линдсей гэр бүлийн 2 дугаар гос авьяаст нь Илья Линдсей. Үүдэн дээр байсан харуул яг үннийг хэлэхэд багш энд 400 хүүхэд суралцахаар ирсэн. Одоо авах 2 хэцүү шалгалтыг давж чадвал энд 1 жил байж болно гэж хэлэнгүүтээ шууд гадаж гараад биеийн хүчний шалгалт эхэллээ гэд гүйж эхэлдэг. Айрн хідэн тойрог гүйжээд дахиж гүйж чаддгүй. Гэхдээ тэр залуу шиг болмоор байна. Би дахиж залах уу гэж дуудуулмааргүй байна гэсээр босоод гүйнэ. Гэхдээ гинэт ухаан алтхад нь Карака гэд ногоо өстэй багш маш хурдан гарч ирээд унгалгүй барьж авдаг. Тэгсэн гинэт эмнэлгийн орон дээр Айрон Феррара ухаан алдснаач мэдээгүй сэрэхэд хажууд нь Рүүнэ Тархаал гэд эмчийн өрөөг хариуцдаг багш түүнд шалгалтын хариуг өгдөг. Гэтэ энэ чухал шалгалт биш болохоор санаа зовох хэрэггүй. Бэлтгэл сурагчдын чадварыг шалгах зорилготой шалгалт. Дээгүр байр орсон хүүхдүүдийг өрөөр нь бахархуулна. Доогуур байр орсон нь урам зориг өгнө. Карака багш хүүхдүүдэд корона сургууль байх хуваарийг нь танилцуулна. Өглөөний цай, өглөөний бэлтгэл, өдрийн хоол, үдээс хооших бэлтгэл, оройн хоол, сэтгэл зүйн бэлтгэл болон урлагийн анги. Мөн энэ хуваарийн дараа чөлөө цаг гарна. Тэр үеэр бэлтгэлийн заалыг ашиглаж болно. Тэрийг нь сонссон Айрн ашгүй сэлмээ далааж болох нь гэд баярлаж байсан багш. Гэхдээ ямар нэгэн төрлийн зэвсэгтэй бэлтгэл хориотой. Юу? Цэнгэр үстэй залуу Брет Ллойд хідэн сугны өснүүдтэй дагуулсан бэлтгэлийн заал руу орсон нэг амар гар бэлтгэл хийж байдаг. Тэр нь Илья Линдсей. Тэрийг харсан хүүхдүүд гайхдаг. Хажууд нь Айрн бэлтгэл хийж байдаг. Бас улаан өстэй Жудит гээд охин эхний шалгалтаар 2-т орсон. 3-т Брет, 1-т Илья. Үгсэндээ над руу хараад байгаа юм. Тэнийг юм уу? Төвлөрч чадахгүй байна штэ. Арилж үз. Юу гэсэн бэ? Хэн болчоод манай ноёнг
Гэсэн тэнд Айрон дээр Илья очсноо юм ярилцж байдаг. Илья гарсны дараа Жюдит шууд Айрон дээр очсноо "Сая Илья чамд юу гэсэн?" гэд хурж ирээд шалгаагаад байдаг. "Найз охин чинь юм уу? Таньдаг юм уу? Чи түүнтэй ямар харилцаатай юм?" "Үгүй ээ, би анх харж байна. Надаа хэрэгсэл зүг ашиглахыг зааж өгсөн." "За яах вэ?" гэдэл яг явсныхан дараа Брэт асуух юм байна. "Илья Линцээ юу гэсэн бэ? Бас улаан уст юу гэснийг хэлж өгч болох уу?" гэд араас нь хүрээд ирдэг. Сарын дараа бүгд бэлтгэлээ хийсээр л харин Илья Айронд нуруугаа бүхэлгэж болохгүй. Нэг хэмд амьсгал гээд хэрэгсэл зүг хэрэглэхийг зааж өгж байдаг. Брэт болохоор Ильяг ялж чадахгүй гэдэгтээ эвлэрсэн 2 дугаар байрны төлөө чадах бүхнийг хийн. Учир нь тэрэнд Жюдит гээд амар өрсөлдөгч байгаа. 3 сарын дараа 2 багш сурагчдыг харж байхдаа энэ жил их олоолаа байна. Гол 3 өрсөлдөгч бас залхуу ноён. Үгүй ээ, тэрнийг дахиж залхуу гэж хэлж болохгүй. Шалгалт хаяанд тулсан болохоор шалгалт өгөх шалгалтын замыг танилцуулдаг. Цаг дуусахаас өмнө замыг дуусгахад л болно. Шалгалт учраас байр ямар ч хамаагүй. Сэлмийн мастер эхний 5 бэлтгэл сурагчдыг өөрийн биеэр шагнана гэд хүүхдүүдийн хүслийг бадраачдаг. Шинэ амжилт өнөөдөртөө хангалттай гэж Жюдит бэлтгэлээ дуусгах гэж байхад нь хажууд нь Айрон унсанд дахиж босч ирээд бэлтгэлээ хийхэд нь Жюдит бас бэлтгэлээ дуусгалгүй үргэлжлүүлдэг. Кронос сэлмийн урлагийн сургуулийн мастер Ян хүүхдүүдийн бэлтгэлийг харахаар орж ирнэ. Хүүхдүүдээс Айроныг харангуйтаа тэрнийг өөрөө бууж өгөх хүртэл битгий зогсоогоорой. Тэр хүү оюун санаа биеэ төгс үдирдэж байна гин. Оройн Айрон өдөржин бэлтгэл хийсэн болохоор орондоо шууд хэвтээд "Яагаад Илья надад туслаад байгаа юм бол өрөвцөн болохоор тусалдаг төрлийн хүн биш л байсан да. Тэгээд юм ботхоо болсон. Яг л 10 гаруй жил унтахтаа зүүдэлдэг байсан зүүд. Ээжийнхэн гар мэт дулаахан нүүр үүр дунтах юмсан гэсэн зүүдэнд нь гасан залуугийн хүсэл зүүднээс нь салгаж сэрдэг. Зэрснийхаа дараа аавраа нь яа игээд ах вэ? Тэгээд тэр унтаж чадалгүйгээр шөнжин бэлтгэл хийсэн. Мөн Жюдит ч бас ойрын хэдэн хоног хитрхийх бэлтгэл хийсэн. Тийм болохоор их муу нөхцөлд байгаа. Дунд нь Брэт 20 дугаар байрч бат минийх боллоо доо гэж дотроо бодож байхад нь Ахмед багш гарч ирээд 8:55 болж байна. Сүүлчийн удаа шалгалтыг тайлбарлаад өгье. 4 өөр шатаар явагдах болно. Шат бүрт багш байгаа. Хангалттай оноо авах юм бол дараагийн шат руу орж болно. За тэгээд хэр ахиц гаргасны чинь харъя гэд эхлүүлнэ. Бусад хүүхдийг ботход Илья илт давуу хурдна. Харин Брэт бусад хүүхдүүд амарх юм. Гэхдээ Ильяг бол яаж бэлдсэн ч барахгүй юм байна гэсэн нүднийх нь буланд Айрон амар хурдан хийж байгаа нь харагддаг. Тэр новш яачхаа вэ? Ядарсандаа болоод үхэх байхаа гэж дотроо бодох зур нь Илья 1-р шатыг дуусгаад удалгүй араас нь Айрон Феррера 1-р шатанд тэнцлээ гэдэг. Хүүхдүүд яаж ийм зүйл болдог билээ? Наатаха битгий тоо утахгүй ухаан алдаад унчихна. Харин Айрон дотроо өснөрөө л яар. Гэхдээ хачин байна. Миний би бусад үеэс өөр байна. Хамаагүй халуун. Хийдэг байсан шигээ хэтрүүлсэн санагдахгүй байна. Ухаан алдчихвал яана. Үгүй ээ, илүү хурдан хангалттай биш байна. Илүү гэснээ бусад хүүхдийг 1-р шатаач дуусгаагүй байхад нь 2-р шатаа дуусгана. 3-р шат холын зайн гүйлт. Ильяг гүйцэхийн тулд Айрон бүх хурдаараа гүйж байхад нь тэр хоёрын хажуугаар саяхан л 1-р шат дээрээ явж байсан Жюдит хоёуланг нь гүйцэтгэв. Жюдитийн хувьд язгуурт нь биш болохоор Кронос сэлмийн нахтэмд орохын тулд маш их бэлтгэл хийж зүтгэл гаргасан. Тийм болохоор хиндэч ялагдахгүй тулд бүхнээ шавхна. Гүйж байсан ирчээрээ 4-р шат холын зайн сэлэлт рүү маш хүчтэй өсөрч ордог. Гэхдээ өөрийгөө хитрхийх шахсан болохоор зүүн хөлнийхэн шөрмөсөн татаад удаашраад бүр живнэ. Зэвч байсан Жюдитийг Айрон уцаас гаргаж ирээд эрэг дээр аваачаад бусад хүүхдүүд аль хэдийн тэрнийг гүйцэтгэдэг. Карака багш хурч ирээд надад дүлдээгээд хурдан яв гин. Харин Жюдит муу тэнэг гэж ухаан алддаг. Өөр нэг хүүхэд би алдчихлаа. Хичээсэн юмсан бууж өгөх гээд эрт байна. 2 дахь шалгалт байгаа шүү. Эхний шалгалтаас шалгуур муу болохоор бууж өгөхгүй тууштай байхад л тэнцэнэ. Тэгэд Ахмед багшид энэ жил өнгөрсөн жилээс сайн байна. Олон навяаслаг хүүхдүүд. Гэхдээ хамгийн гайхамшигтай нь 35 сурагчаас 34-т орсон Манай Баатар гэд Айрон Феррераг хэлдэг. Айроныг бусаж орж Жюдитийг аварсны ачаар Лэнс Паттерсон гэх хүү 5 дугаар байранд орж чадсан. Тэр ч тэнэг юм а. Шалгалтын үеэр тийм үйлдэл хийдэг. Яах вэ? Тэрний ачаар би 5-т орж чадлаа. Тэрний найзууд нь тойроод "Хөгшөөн чи мастераас шагнал авах нь. Баяр хүргэе Лэнс. Таны зөвлөгөөний ач юу дээ? Би юу ч хийгээгүй штэ." Гэхдээ Брэт дотроо бодохдоо Жюдит муудаагүй бол 4-т орох байснаа хүлээн зөвшөөрнө. Бас Айроны ахиц минийхаас илүү байлаа гэж бодно. Дараа өдөр нь манай Айроныг гүйж байхад нь Илья ирснэ. Яагаад тэгсэн юм? Юу тэр бэ? Жюдитийг аварсан талаар яриад байна уу? Тийм ээ. Яагаад? Зүгээр л тэхэх ёстой юм шиг санагдаад. Гэхдээ чи авраагүй байсан ч багш нарын нэг нь аварчих байсан. Иймхэн зүйлээс болоод твийн хамгийн шилдэг сэлэмжнэр шагнуулах боломжоо алдаж байгаа юм уу? Би залхуу ноён гэж дуудулдаг байхдаа яг л намагт гатсан мэт байсан.
Би тэр намгаас гарах гэж оролдоогүй. Гэхдээ хайрт гэр бүл минь намайг намгаас татаж гаргасан. Тиймээс олон хүний тусламжтай гарсан би өмнө минь хүн живж байхад живээгүй юм шиг жүжиглэх нь зөв гэж бодоогүй. Тийм болохоор л тэгсэн гэхэд Илия Библиэлд сэлмийн урлаг хоёр өөр. Сэлмийн урлагт ур чадвар хамгийн их чухал. Чи сэлмийн мастраас зөвлөгөө авах боломжоо өчигдөр алдсан. Би чам дахиж туслахгүй гэд амар сайрайлаад явдаг. Ахмед багш эхний шалгалтын шилдэг 5 сурагчийг сэлмийн мастартаа уулзах болно. Байц хэн нэгнийг орхиод байгаа юм биш үү? Өө нэрээ тийм бэлтгэл сурагч Iron Ferreira тайзан дээр гараад ир. Тайзан дээр гарахад өрсөлдөөн бол хөгжилтэй зүйл. Хүнд хөөгдөж хэн нэгэнд баригдахгүй гэх найдлага тээсээр олон намжилт гаргаж эхэлдэг. Гэхдээ хит онтвол эргэн тойрноо анзаархаа болоод хамгийн чухал зүйлийг анзаардаггүй. Гэхдээ Iron Ferreira тэгээгүй. Тийм болохоор тэрэнд бас зөвлөгөө авах эрх өгдөг. Сэлмийн мастрын өрөөнд Бред зөвлөгөөгөө авчгаад гарсныхан дараа мастер Иан тэр гайхалтай авьяаслаг юм. Нөхцөл байдлыг хурдан ойлгож өөрийнхөө алдаа дутагдлыг нөхөхийн тулд хичээдэг. Бүр эргэн тойрноо удирдах чадвартай гэж дээд зэрэглэлийн язгууртны сэхүүн зан өөр жил байсан бол нэгт орхон баттай байлаа. Даанч энэ жил авьяаслаг хүмүүсээр дүүрч гэж бодно. Харин Илиад өгсөн зөвлөгөө нь бусдын нөлөөнөөс гадуур өөрийнхөөрөө амьдар. Энд цаг үрэх хэрэггүй. Гэр бүл рүүгээ явж тэдний арга барилыг сурвал тус болно. Гэхдээ Илия юу гэж төвшөөрхөв? Танаас л сурмаар байна. Гисээр байгаад энэ өрөөнд нь бэлтгэл хийж байхаар болно. Ийхүү сүлийн хүн хамгийн сонирхол татсан нэг нь. Чи юу авмаар байна? Би зүйл байсан ч болох учраас хүснээ хэл гэхэд Iron яаж хүнтэй эвлэрэх вэ гэж ихдэг. Анх удаа л үе тэнгийнхэнтэйгээ хамт байгаа болохоор аргагүй дээ гэж бодоод болноо. Эхнээс нь хэлээрээ. Тэгээд Илиятай эвлэрэх талаар зөвлөгөө өгснөөхөө дараа чамайг хитгэн үгээр шагнаж чадахгүй. Би чамд сэлмийн урлаг заана. Энэ талбарт миний зөвлөгөө их үнцэнтэй шүү. Хүснээ асуу. Гэхдээ Iron юу асуух ёстойгоо мэддэггүй. Тийм болохоор Iron-ы шагналыг хойшлуулахар болдог. Iron-ыг гарсны дараа Мастер Ян ямар онцгой хүүхэд вэ? Яагаад тэр өөр мэдрэгдэд байгаа юм бол яг л өөр хүн туслаад байгаа юм шиг. Миний мэдэх өөр онцгой хүүхдэд төстэй санагдаж байна гэд нэг хар өстэй охиныг хальт боддог. Тэрний дараа Iron-ыг бэлтгэлээ хийж байхад нь Жудит ирснэ. Хоёулаа хамтран гисээр байгаад Iron-ыг зөвшөөрүүлдэг. Жудит том эгч нь явлаа шүү гэд явна. Гэхдээ Iron Жудитээс 3-аар ахaltaа. Тэрнээс хойш тэр хоёр байн хамт явах болсон. Бас Илия Iron хоёрыг хөндрий болсныг Бред анзаардаг. Зэвсгээ авахар болсон хүүхдүүд өмнөхөөсөө илүү хүчтэй болсон болохоор сэлэн барихад өмнөхөөсөө өөр мэдрэгддэг. Iron-ыг сэлмээ аваад далайхад багш нар ширүүн хөдийч стандарт зогсолт байна гэж бодно. Хүүхдүүд дундаас Бред гарч ирээд Iron Ferreira би чамайг тулаан дуудаж байна. Болж байна. Багш та хоёр юу хийгээд байгаа юм? Сэлмийн бэлтгэлийн дараа л халз тулаан болдог юм. Гэхдээ Мастер Ян тэр хоёрын тулааныг зөвшөөрөөд аюултай нөхцөл байдалд орсон мэт санагдвал хэлээрэй гэд тулааныг эхлүүлнэ. Тулаан эхэлсэн даруйд Бред маш хурдан дайралтуудаараа Iron-ыг илүүрх нь энд халс тулаан гэхээсээ илүү Бред Iron-ыг шалгаад байдаг. Хариу өгөх хурдан муугүйч сэлэм ашиглахдаа тэнцвэрээ олохгүй байна. Байрлал хөдөлгөөн нь хэрэг алга. Үнэхээр сэлмийн урлаг сонирхдаг хэрэггүй. Миний ботсноос муу юм гэснээ хүчийн шалгахаар ойртол босоод савчилд орж ирээд баларх дөхөн хурд болон техникээр хамаагүй илүү байсан болохоор Бред Ллойд энэ тулаанд ялна. Карака багш сурагч нарын шалгалтын хайрууд үндэслэн сурагчдыг ангид хуваана. Илия Бред Жудит 3 A ангид орно. Сайн ангид орсон хүүхдүүд бусдаас илүү хүнд хэцүү бэлтгэл хийн. B анги болон C ангид орсон хүүхдүүд дунд Iron-ы нэр байдаггүй. Гайхаад тарсан хамгийн сүүлд Iron Ferreira F ангид. Харин Бред өрөөндөө Iron-ы босоод завшилтын үед өөрийн мэдээлгүй болцсноо бас Iron-ы сэлэм далайхтаа 100% авсан байсныг бодоод би сэлэм далайхтаа ямар царай гаргадаг бол гэж бодно. Рүүнэ багш Iron-ыг босоод завчилтаас өөр зүйл мэдэхгүй гэдгийг мэдээд бусдаас ойн сурч эхэлсэн чи сурагч нартаа тэнцэхийн тулд шаардлагатай зүйл юу вэ гэхэд хичээл зүтгэл гэдэг. Гэхдээ Рүүнэ багш авьяас гэдэг. 7 хоногийн турш энгийн сэлмийн чадварт суралц чадах юм бол C анги руу орно. Чадахгүй бол F ангидаа үлдэнэ. Бэлтгэлийн 2 дахь өдөр олигтой бөхөөгөөч мөрөндөө хит хүч өгөөд байна. Бэлтгэлийн 3 дахь өдөр, бэлтгэлийн 5 дахь өдөр, бэлтгэлийн 6 дахь өдөр Рүүнэ багш Iron-ыг хурдан сайжирч байгааг хардаг. Тэгээд C анги руу амжилттай орно. Жудит Iron хоёрыг хооллож байхад ардуур нь ланс өнгөрөхдөө усны хөрсөг идэх юм а гэсэн Жудит урдаас нь хэрэлддэг. Гэхдээ Бред бол ланс бусдаа хэрэлдлээгээ чамд ашиггүй гэхэд Жудит тэр золиг томоотой байна шүү. Илийг орж ирэхэд Жудит та хоёр муудалцсан юм уу? Холдоод байгаа шүү. Тэрийг муудалцах гэдэг юм уу? Чи Илиятай найзалж байгаа юу? Нэг ангийн хэмжин их уулзаж байгаа байх. Өөрчлөгдсөн зүйл байхгүй. Тэр A ангийн шилдэг нь бас орой болгон бэлтгэлийн талбайд гэр бүлийнхээ аргаар бэлтгэл хийдэг гэж хэлнэ. Тэгээд тэр хоёр хоорондоо бэлтгэл хийдэг.
Бэлтгэлийн талбайд байсан Илья дээр Аяр нь очоод дүүтэйгээ эвлэрэхдээ ашигладаг байсан шигээр уутаа бэлэг захидалтай өгөөд бусдтай харьцахтаа муу болохоор буруу юм хэлэх гээд байдаг юм. Бэлтгэл чинь саад болсон бол уушлт гуугаад явна. Оройн Илья Аярны захидлыг хүүхэд чиг юм аа гэд уншихдаа уутаа бэлгийг нь хараад Адонис гэснээ сонин царайлж байснаа би хэцэрхий хатуу хандсан байх гэж бодно. Маргааш нь Жудит Аяр хоёрыг бэлтгэлээ хийж байхад нь Брэд ирснээ би та хоёртой цуг бэлтгэл хиймээр байна. Бас Аяранд төвлөрөх чадвараа заагаад өг. Оронд нь би ч бас чамд сэлмээр тулдахыг зааж өгье. Хөөе, чи зүгээр өөрийнхөө төлөө биднийг ашиглах гээд байгаа юм шүү. Тийм ээ, би та нарыг ашиглаад та нар ч бас намайг ашиглана шүү дээ. Бусад хүүхдүүд A ангийн хүүхэд, C ангийн хүүхдэд ийм үг хэлсэн дог юм аа гэж байдаг. Аяр нь зөвшөөрсөн ч надаас сурах зүйл юу байгаа юм? Хүлэрлийн шалгалтаас хойш л бодлоо. Ижил хичээгээд л байхад нэг зүйл өөр байсан. Бүгд тодорхой цагаар хийсэн ч бэлтгэл эхлэхээс дуусах хүртэл Iron Ferreira нэг ч удаа анхаарлаа сарниулаагүй. Надад хэлээч чи яаж төвлөрөд байдаг юм? Мэдэхгүй. Ингэж хэлхий чи мэдсэн юм аа. Гоц ухаантан бүрл ижил үг хэлдэг. Үгүй дээ, би гоц ухаантан биш. Гэхдээ Брэд тэрний гоц ухаантан мөн анхаарлаа төвлөрүүлэхийг амар биш гэж бодно. Iron Ferreira өөрийгөө тийм үгээр гутаахаа бол чи язгууртан цустай Ferreira гэр бүл төрсөн. Чи язгууртны ур чадварыг харуулсан. Тиймээс язгууртан гэдгээрээ бахархаад бие зөв авчив. Тэгээд Брэдтэй хамт бэлтгэл хийж эхэлнэ. Бэлтгэлээ дуусгаад тоолож байхад ардуур нь Илья өнгөрөхдөө захидлыг чинь уншсан шүү. Гэхэд Жудит сэтгэлээ илчилчихсэн юм уу? Оройн Аяр нь яаж төвлөрлөө сайжруулах вэ? Сайжруулж чадвал тэрэн шиг болох болов уу гэж зүүдэндээ гарсан хүнийг бодож байгаад унттал нөгөө зүүдэндээ илүү бодтойгоор тэр хүний мэдэрч буй зүйлс бүх биед нь мэдрэгдэж байтал сэрчгдэг. Өглөө нь гэсэн чинь нөгөө мэдрэмжийг арилгахаас өмнө бэлтгэл хийгээд байж ачны юм болцсон байгаа юм чинь. Бэлтгэлийн үеэр Аяр нь унтаж байснаа гинэт босож ирээд сэлмээ далаагаад буцаж унтахаар хэвтгэхэд гайхсан Брэд юу хийгээд байгааг нь асуухад төвлөрлөө сайжруулах гэж бэлтгэл хийх санаатай. Одоохондоо гарсан үр дүн алга гэсэн ч бясалгал байх нь яг л санамартангууд шиг би ч бас туршаад үзье. Амархан юм тайвшраад байгаа юм шиг гэсэн тэр чигээрээ явцсан. Брэд сэрэнгүүтээ байрлал болохгүй байна гэснээр байралдаа нэг солихор болно. Багш мастерт Брэд Жудит хоёрын тусламжтайгаар Аяр нь би анги руу дэвшилсэн гэснээс таны зөв байж энэ ангид Брэд Ллойд бяцхан давлгаа үүсгээд байгаа. Нэг өдөр Брэд Жудитийг халз тулаанд ялж чадна. Тэд 2 дугаар байрны төлөө байнга тулалдагч бяцхан сөөрүүгээр Брэд арай илүү байдаг. Тэгээд Брэд бодохдоо янзтай ахис нь минь мэдрэгдэж байна. Энэ янзаараа ахаад байвал магадгүй гэснээр Илья руу хардаг. Аярны гадна босоо завшилтай бэлдэж байхад Брэд Жудит хоёр ирээд мастер тулааны урлагийн аренад цуглар гэж хэлснийг дамжуулна. Мастер Ян бүх хүүхэд цугласны дараа шууд гол сэдв эцсийн шалгалт үлрэлийн шалгалтыг бодвол бид хязгаартай цаг өгч чадварыг чинь шалгахгүй. Эцсийн шалгалтаар бид чадамжаар чинь дүгнэнэ. Сэлмийн урлын юунд гарамгаа вэ гэдгээл бод. Хүчтэй цохилт эсвэл нүд хүжрэлмар техник хийж чадах зүйлээ ямар ч хамаагүй аргаар эрт байж болох ч та бүгдэд өгөх бэлэг байна. Нэг хөгшний бүжиг төдийч юм сурна гэж найдаа игээд The next day. Жудит Аярныг оройн үед зөвхөн бясалгал хийж байгаад санаа зовоод байдаг. Ер нь бол шалгалтандаа унана гэдгээс нь санаа зовоод гэхдээ Брэд Аярныг шалгалтандаа тэнсэн гэдэг. Учир нь үлрэл эхэлснээс хойш хамгийн их хэс гаргасан нь одоо л санаа амар нэгт орхон тэгвэл боломжгүй Илья нэгт орно. Тэр твийн хамгийн шилдэг гэр бүлээс гаралтай. Линцей гэр бүлийг оргил даваатсан техникийг сурч байгаа Илья Линцейгээс өөр хүн нэгт орох боломжгүй. Тэр гэр бүлийн юун тийм гайхалтай гэж ах нь твийн хамгийн гол ухаанд нь гэгддэгч өнчин хар сардад ялагдаад нүрээ чих газаргүй болоо бидтэй. Тэрийг нь ард нь сонссон Илья би энэ удаад ахаад нэгт орно. Надад гэр бүлийн минь хэв маяг хэрэггүй. Энэ сургуулиас сурсан зүйлээрээ та нараас хав илүү гэдгээ батлна гэд явахт нь араас нь Брэд Линцей гэр бүлийн сэлмийн урлаг Тэнгэрийн сэлэм. Энэ бол 400 жилийн өмнө Тэнгэрийг захирч байсан чөтгөрийн нухсааны лууны хааныг өгсний дараа өгсөн нэр юм. Хэрв Тэнгэрийн сэлмийг үзүүлэхгүй бол би ихний байрагчин булаачин шүү. Аярны хувьд ямар ч ахис байхгүй улам холдоод байгаа юм шиг байгаар нь сэлвэ барьж бясалгаж үзэхээр болдог. Брэдтэй тулгадж байсан Жудит Брэдийг өмнөхөөсөө хурдан хүчтэй болсныг хараад магадгүй тэр Ильяг давж нэгт орж чадах байх гэж найдана. Брэд ч бас өөрийгөө сайжирснаа анзаараад нэгт орно гэсэн итгэлээр дүүрнэ.
Айрон сэлмээ бариад бясалгал хийсэн ч ахиц гарахгүйд бараг шантарч байхад нь Жюдит ирээд хамт гадаа гарч ирнэ. Жюдит ойрт хамт байгаагүй уучлаарай. Шалгалтандаа бэлнүү гэх мэтчлэн ойр зургийн юм ярьж байснаа би өнчин өөрийгөө өрөвдүүлэхийн тулд хэлээгүй юм шүү. Хүүхэд байхдаа амьд үлдэх ганц арга нь хулгай байсан. Надтай адил насны хүүхдүүд ч бас байсан. Тэгж амьдарч байхдаа би хинээс ч талхлын зүйл авч байгаагүй. Тиймээс ачийг чинь хариулах гэж оролдсон боловч чадсангүй. Хэрв чи шалгалтантаа тэнцээд үндсэн сурагч болвол би туслах болохоор сандрах хэрэггүй гэд явсных нь араас сүүлийн 2 сар би л чамтай хамт байж чадаагүй. Би ч бас унтдаг байсан үе ботход өөр болсон шүү. Жюдит, Брэт, Илья, Мастер, багш нарт одоо л сурсан бүхнээ харуулах цаг боллоо. Харснаа дураасны гол асуудал бясалгал бол оюун ухаанаа хөшгжүүлэх зам. Үүн дотроос гарах хэрэгтэй. 2-7 хоногийн дараа Ахмед багш эцсийн шалгалт эхэлснийг зарладаг. Нэг хүүхэд агаарт байсан бүх навчийг нэг завчилтаар хуваана. Лайс нэг чулууг маш цэвэрхэн хөндлөн хуваадаг. Мастерын хувьд бүгд сайн байгаач нэг л сэтгэлд нь хүрсэн хүн гарч ирдэггүй. Тэгээд Жюдитийн ээлж болоход Жюдит сурагч нар хамт шалгуулж болох уу? Юу гэсэн үг вүлээ? Халд тулалдвал ахицаа илүү харуулах юм шиг санагдаад нөгөө сурагч ч гэсэн зөвшөөрсөн. Болноо. Сонирхолтой юм. Нөгөөх нь хин юм? Брэт Ллойд. Тэдний тулааныг харсан сурагчид гэлтгүй багш нар хүртэл гайхшин. Гэхдээ Брэт арай илүү байсан болохоор тулаанд ялж чаддаг. Мастер гайхалтай халз тулаан гэж ийм л байдаг юм. Сайн байлаа. Дараагийнх нь Илья Линдсей. Чи юу харуулах гэж байна? Би гэр бүлийнхээ сэлмийн урлыг харуулах болно. Чөтгөрийн угсааны луугийн хааны хүзүүг авсан тэнгэрийн сэлэм үү? Үнэхээр сайн. Ильяг сэлмийн техникийг харуулсны дараа Брэтийн нэгт орно гэсэн найдвар үгүй болно. Ийхүү Айрны ээлж болоход Брэт онцгой байж болохгүй шүү гэсэн амар сарайлцсан байдаг. Мастер юу харуулах гэж байна? Айрон Феррара гэхэд босоод тавчил. Хөөе, галзуу новшоо. Энд чи эцсийн шалгалт босоод тавчилчих юм хангалттай гэж бодоо юу? Ланс Петерсон дахиж саад болвол хасагдана гэж мэдэрээ. Ахмед багш ингэж хэлсэн ч энэ бол эцсийн шалгалт гэж бодно. Мастер, одоо надад харуул. Надаар залгуулахыг хүсээгүй чи зэвсгийн эрдмээс минь өөр чи элдээ надад харуул Айрон. Төвлөр, оюун санаандаа нэвтэр. Би одоо хүртэл чиний хэн болохыг мэдэхгүй. Юу савчих гээд байсныг чинь ч мэдэхгүй. Гэхдээ тийм их зовлон төвчж, сэлмээ зогсолтгүй даалааж, урагш тэмүүлсээр байх ган төмөр шиг хүсэл тэмүүлэл чинь байгаад л хангалттай гэд шалыг голоор нь хуваадаг. Бүгднгийнх нь намаа ангаж байгаад Брэт бүр Мастер яан эцсийн шалгалт чухалж албан ёсоор нэвтрэх үгийг шийдэхгүй. Сүүлийн ярилцлагыг мөн авах болно. Тэгээд хариу зарлана. 66 дугаар байр Петер Нельсон, 42 дугаар байр Алис Беннет, 7 дугаар байр Джон Уильямс, эцэст нь 4 дугаар байр Жюдит, 3 дугаар байр Брэт Ллойд, 2 дугаар байр Айрон Феррера, 1 дугаар байр Илья Линдсей. Шалгалтын дараа бэлтгэлийн зааланд байсан Айрон дээр Илья орж ирээд чи сайжирчээ. Брэт Жюдит хоёр сайн өрөлдөгч мөнч анаасаа хөөгцсөн мэдрэмж авалгүй утсан байна. Чиний сэлэмж бас их амар юм а. Айрон чиний тэнгэрийн сэлэмж бас гайхалтай байсан. Тэгтэл Илья өөрийгөө өргөжлүүлж Кронос сэлмийн ахтайм суралцахгүй гэдгээ хэлдэг. Айрон яагаад гэдгийг нь асуухад Ильяд анханасаа үндсэн сурагч болох төлөвлөгөө байгаагүй. Зөвхөн эхний хэдэн шалгалтуудаа нэгт ороод гэрлүүгээ харих гэж байсан. Учир нь Ильягийн төрсөн ах твийн хамгийн шилдэг гэгддэг Карл Линдсей. Ильяг 7 настай байхад Тэвд ахын нэрийг мэддгүй хүн гэж байгаагүй. Халд тулаанд хөлөг баатруудыг ялж авьяасаараа өөрийн наснаасаа хол өндөрт хүрсэн. Алдартай хүмүүс хүлээн зөвшөөрөгдөж тэвийн суу тухаантан гэгддэг байсан. Хүн бүхний итгэлийг хүлээсэн Карл Линдсейгийн өмнө Кронос сэлмийн ахтаймд нэгт орсон ч үндсэн сурагч болохоос татгалцсан. Игэл ард зогсож байсан. Тэр бол 14 наснда хөлсний аримтай болсон тэвийн 2 дугаар суутан Игнет. Тэр Ильягийн ахтай халд сулдахыг хүсгэд сэлэм зөрүүлэхээс татгалздаггүй гэр бүлээс гаралтай Карл зөвшөөрсөн. Гэтэл 3хан дайралтын дараа Игнетийн ялалтаар дууссан. Биширч ирсэн ахынх нь нэр төр Ильягийн нүдэн дээр бутарсан. Илья ахыгаа тэврээд уйлахад юу ч болоогүй юм шиг байсан ч тэр босож чадаагүй. Хүмүүс нүд үзүүрлэгдснээсээ болоод гүн цөхрөлт автсан.
Бусдад үгүйсгүйд нь элэг доог болсон. Баг байсан Илия ахыхаа өрөөнөөсөө гарахаа болсон шалтгаан нь хүмүүсийн харц гэж дүгнсэн. Илияч бас өөрийнхөө шийдвэрээ бусдын нөлөөнд оруулахгүй гэж шийдсэн ч өөрөө ч мэдлгүй аль хэдийн бусдын нөлөөнд автчихсан байсан. Илия игнэт 13 наснда ахтемд орж 1-р байрыг эзэлсэн учраас би 12 наснда энэ ахтемд орсон юм. Игнэт 15 наснда хүндэт баатар болсон болохоор би 14 наснда албан ёсны баатарт нэгдмаар байсан юм. Гэхдээ тэрийг Март өөр хүний араас хөөж залхлаа гэд Айрон руу хараад энэ бүгд чиний ач хинээч нөлөөлөлд автаагүй чамайг харсны дараа чиний замналыг харсан би шин зоригтой болсон. Би одооноос зүрх сэтгэлээ дагах болно гэдэг. Харин Брэд сэтгэлээр унсан байдалтай Айроны гаргасан нүхэн дээр байхад Жюдит араас нь ирээд гарч тулалдыг гэхэд нь би боллоо. Саяхан сэлмэнд хүрсэн хүн ийм юм хийж байхад би тийм удаан бэлтгэл хийчгээд дахиад ийм түвшинд хүрэхийн тулд хэр удах бол өдийг хүртэлх зүйлд баярлалаа. Яаж байгаа юм? Дайралт бүрээсмэн бултчихад ганц цохилтоос ч бултаж чадахгүй нү? Наад би чинь хөшчгөө юу? Чам шиг юм нь ялагддаг би тэгээд юу болох юм? Твинд хамгийн шилдэг нь болох хүнийг баг байхад нь ялснараа үлдсэн амьдралаараа бахархаарай. Хэдэн өдрийн дараа мастрын өрөөнд эцсийн ярилцлагыг авч байдаг. Илия, Брэд тэгээд Айрон ороход мастер бэлтгэл зурагч Айрон Феррера. Чиний сэлэм далааж буй шалтгаан юу вэ? Ахмад багш тэгж их бодох хэрэггүй. Нэр хүнд мөнгө гэд юуч байсан ч болно гэхэд хүртэл хариулж чаддаггүй. Айрон Феррера чи өөрийн хүслээр сэлмийн урлаг сонгоогүй байх нь таны зөв. Хачин байсан юм. Хинээс ч илүү хичээсэн мөртлөө ямар ч сэтгэл хөдлөл мэдрэхгүй байсан юм. Сурагч Брэт Ллойд сайжирч байгаагаа мэдрээд хинээс ч илүү жаргалтай байсан. Жюдит Брэдийн ард ороод айсан. Бас их ууралсан гих мэтчлэн бүгд сэтгэл хөдлөл мэдэрсэн. Айрон чи хэнийг нэг дуурайгаа юу? Тийм ээ, үнэн. Чамд сэлэм далаах шалтгаан байхгүй бол энд үлдэх шалтгаанч байхгүй гэсэн үг. Энэ газар зөвхөн сэлэм далаах биш, өөрийнхөө оршихуун шалтгааныг олдог юм гэснээ нэг тусал цус авчийгээд хартал Корона сэлмийн академийн 27 дахь үеийн төгсөгч үндсэн сурагч Айрон Феррера 1 жилийн дотор өөрийн шалтгаанаа олоорой гэд Айроныг явуулна. Үүдэн дээр Илия завтаа үерээ точлоорой гэд гэр бүлийнхээ тэмдгийг өгдөг. Энэ тэмдгийг хаалгачд өгөөд уулзна гэсэн үг. Гэсэн дундаас нь Жюдит орж ирснээр өөртөө бас нэгийг аваатгадаг. Бас өмнөх явдалтаа уучлалтгүй. Цаа талд нь явах гэж байсан Брэт дээр Айрон ирээд чиний ачаар сэлэм далаах гайхалтай гэдгийг ойлголоо. Урагш явах шалтгаан минь та нартай уулзсанд би шүү гин. Тэгээд Брэтийг тэргэндээ суухад Айрон Брэт хамтдаа илүү хүчрхэг болоод дахиад уулзцгаая. Удалгүй мөөгийн ирээд Айроныг авахдаа Илия Жюдит хоёрт залуу эзэнтэй минь нөхөрлсөнд баярлалаа гэд мөргөн. Сүүлд нь Жюдит ахтемд ганцаараа үлдэхэд Брэт араас нь хүрээд ирдэг. Тэгснэ би бол Ллойд гэр бүлийн гишүүн бууж өгнө гэж байхгүй байна гэж мэгээд ингээд тэр хоёр хамт ахтемд үлдэнэ. Мөөгийн буцах замдаа Айрон руу хараад цонхноос огт нүдээ салахгүй байна. Үндсэн сурагч болоогүй юм чинь аргагүй дээ. Их гуниглаж байгаа байх гэж бодож байгаад гарлуу нь харснаа алдарт Линцэ гэр бүлийн тэмдгүүдээ ханаас авсан юм бэ? Төрөний цагаан өстэй охин. Тэр бол Илия Линцэ гэхэд мөөгийн амар гайхна. Тэд замдаа нэг буудал дээр хонохоор босоод Айрон өрөөндөө ороод бясалгаж эхэлдэг. Харин гадна талд нь байсан мөөгийн юу ч сонсохдохгүй болохоор нь их сөхөрсөн байна. Залуу эзэнтний сэтгэлийг сэргээх хэрэгтэй гэснээр гадна нэг орк зөнчдөр аваад ирнэ. Мөөгийн дотроо орк зөнчөд үргэлж сайн юм хэлдэг. Болох сайн зүйлсийг сонсвол сэтгэл нь сэргэх байх гэж бодоод авч ирсэн байдаг. Нөгөө орк би юу хүснэг чинь зөгнөөд өгье гэснээр насыг нь асууна. Харин Айрон 16 таа гэхэд та хүссэн баатрын нэгдэл рүүгээ орж чадах юм байна. Сэлмээр хичээлээд эхлүүл их урд нь мул өөр чинь чи үнэхэр зөнч гэж юу? Цагаа өрхөө болоод явцгаа эзэнтэй гэд явхад нь нөгөө орк хэмс бүтэхгүй байвал энэ чам туслана гэд цаас өгдөг. Бас ийм энергитэй байж 16 таа гэж юу гэд ард нь гайхаал хосрно. Маргааш нь тэргэндээ явж байхад нөгөөх цаасан дээр нь ганцаараа бат зогсохын тулд заавал ганцаардвал байх шаардлагагүй гэх учир бүтээлэг өгс. Харин мөөгийн өчигдрийн орк үнэхээр үлээдэх гар байсан шүү. Насыгт нь асуугаад л шалгалтандаа унжсан хүнээс шүү дээ. Би шалгалтандаа унаагүй тэнцчихсэн. Бас зүгээр л даалгавар биелүүлж байгаа гэхэд тэдний тэрэгтэй Гайрон гэр бүлийн тэрэг ойртож байдаг. Мөөгийн Феррера гэр бүл дургыг Гайрон гэр бүлтэй таарах гэж гээд буухад Гайрон гэр бүлийн 2 дугаар хүү Арон Гайрон мөн Жак Стеварт гэх хоёр нөхөр гарч ирнэ. Гайроны 2 дугаар хүү Айроныг өдөх гэж оролддог. Айрон тоодоггүй. Тэгээд салахынхаа өмнө сэлэмчэд гар барьж нэг нэгнийхээ хүчийг мэддэг юм гэд гар барьтал одоо гарыг чинь хах баазандаа гэд хамаг хүчээрээ атгсан. Айрон өө атгах билүү гэснээр Гайроны хүүгийн гарыг эвгүй болгох нөхөн. Тэгсэн дээрээс нэг ярддаг муур ингээд л болоо юу? Наатаха цохоод аваач гэд гараад ирнэ. Болох ёсгүй зүйлс, логикоор тайлбарлагддаггүй зүйлс, нүдэндээ ширгэлцэхэр зүйлс. Хүмүүс ийм зүйлсийг харахтаа ичид чигэмаа гэж хэлдэг. Хэрв тайлбарлахгүй зүйл таарвал юу гэх вэ гэвэл илб энийг илбээр л тайлбарлаж болно. Мөөгийн шидэт нь өөрийгөө муур болгочихсон юм байх та
Эсвэл энэ мөр өөрөө шидтэн юм болов уу гэхэд Жак шидтэндээ орооцолдвол сайн зүйлээ болохгүй. Ядаж байгаад хар мөр байдаг гэж бодоод хурдхан шиг л явна. Тэгээд манай хоёр явсаар гэртээ ирнэ. Ирснийхаа дараа гэр бүлийнхэнтэйгээ хамт хооллож байхад аав нь ирж байх замд нь харсан муурны талаар хэлж өгнө. Тэр муурны нэрийг Рүрү гэдэг. Хүний оюун ухаантай жинхэнэ муур. Бас нийслэлийн их шидтэнгээс хүчтэй гэж байгаа шүү. Үндэ Рүрү Кириллийг өөрийнхөө шав болгохоор ирсэн. Кирилл "Аха, та юу гэж бодож байна?" гэж асуухт нь Рүрү "Өө чи Кирилл нь ах байжээ. Нүгээсээ их өөр юм аа" гэд ширээнийхэн голд гарч ирэхэд Кирилл Рүрүг барьж аваад "Чи яагаад энд байгаа юм? Зүгээр ахыг чинь ятгах гээд юугаа ирээд байгаа юм? Кирилл ахтай их хайртай болохоор ахыг нь ятгачихвал чамайг ч бас ятгсан гэсэн үг бидтэй" гэсэн. Кирилл "Би хизээч чиний шав болохгүй" гэд гарна. Энэ үеэр Гайрон гэр бүлийн гүн Фил Гайрон Айрныг актем дуугаад өөр болтыг сонсоод "Харон Феррера надад таалагддаггүй. Тэрний үс, царай, хөөхөн ихнэр, илвчин нохин газар нутгийн хүртэл өдрөөс өдөрт томорч байгаа. Тэдэн дундаас ганц доглох боломжтой нь хүчрхэг болж байна гинэ. Зүгээр өрөөндөл байж байхгүй дээ" гэж уурлахад Гайрон гэр бүлийн ууган хүү Райн Гайрон "Аава, тайвшир. Дахин тэрэн гიშгэгдэл болно. Утахгүй. Феррера гэр бүлийн нутаг дэвсгэр дээр болох эзэнт гүрний өмнөд бүсийн 6 гэр бүлийн уулзалт руу явхад тэр муу залхуу ноёныг өгтлөн доош хийн гэж хэлнэ. Өглөө бэлтгэлийн зааланд орж ирсэн цэргүүд Айрныг бэлтгэлээ хийж байхыг хараад "Актамаасаа хөөдчихсөн юм байх та" гэж ярилцаж байхад нэг цэрэг нь очоод Айрны бэлтгэлтэй ашиглаж байсан жинг нь өргөх гэж оролддогч бардаггүй. Харин Рүрү Айрны бэлтгэлийг 7 хоног юу ч хэлэлгүй ажиглахад Айрн намайг ятгахгүй байсан юм байх та гэд гайхаж байхад нэг цэрэг ирээд "Эзэнтэй болгоомжтой байгаарай. Учир нь тэр мөр хараагдсан" гин. Гэсэн ч Айрн Рүрү дээр очоод "Намайг ятган гэсэн биз дээ. Яагаад юу ч хэлэхгүй байгаа юм? Чи яг л гудамжинд асгасан хайрах шиг уутгартай" гэд хажууд нь ирээд "Кириллд намайг сайн магтаад өгөөрэй" гэд авахл маягийн мөхөд мөгийн хажуунаас нь "Энэ чинь муурын нүд байна. Энэ байхад Феррера гэр бүлийн газар нутгийн 4/1-ийг авч болно шүү дээ. Яагаад дүүгмийн шаваа болгохыг тэгж их хүсэж байгаа юм? Ийм зүйлийг хүртэл өгөөд зүгээр л шалтгаан байхгүй гэж үү? Надад таалагдсан болохоор л" гэснээ дахиад нэмж хахуул өгөх гэж оролддогч Айрн мөнгөөр авч болдоггүй зүйл гэж байдаг юм гэд өгсөн бүх зүйлсийг нь авдаггүй. Маргааш нь Рүрү Айрныг нээх сүртээ том асуудал гарлаа гэж дуудснаа зүгээр хоол идэж байгаагаа харуулж энтер. Тэрний маргааш нь бас нээх сүртээ дуутахаар нь дагаад очсон. Өөр муурны бодлыг асууна. "Мэдхгүй. Юу бодож байгаа юм? Би яаж мэддэг юм?" Рүрүг харсан Айрн инээж байгаад гинэт толгоонд нь Мастер Яны 1 жилийн дотор сэлэм далах шалтгаанаа олоорой гэснэг санаад шууд босоод "Би хэрхэн сэлмийн замнлаа олох вэ" гэд сэлмээ далааж эхлэхэд нь Рүрү "Хөөе Айрн, миний шээ бол. Би сэлэмчин, илвчин биш. Яаж илв сурах болж байна?" Рүрү "Сэлэмчин болон бусад гардан тулаанчид өөрсдийнхөө бие буюу дотоод байдалд анхаарч нууцлах хүч болох аавраг олж авдаг. Нөгөө талаас шидтэн хүрээлэлдээ буюу гадаад орчинд анхаарч нууцлах хүч болох манаг шинжилнэ. Байгалийн хууль дүрм логикийг ойлгох гэж хичээдэг. Тэгвэл илв яадаг вэ? Тэд бол ертөнцид байх боломжгүй зүйлсийг бий болгодог. Илвчдэд ертөнцийг өөрчлөх хэмжээний хүсэл хэрэгтэй. Тэдэнд энгийн оршихуй төсөөлөхөөргүй онцгой зүрх хэрэгтэй. Илбийн хүч бол ердөө хүсэл тэмүүлэл. Чиний саяны босоо тавчилтаас эвдэршгүй хүсэл тэмүүлэл мэдрэгдсэн. Нэг юмыг хэрчих хүсэл. Багахан тусламжтайгаар чи илбээс ирэж чадна. Айрн "Энэ миний сэлэм биш болохоор чадахгүй нэ" гэд Рүрүг өөрийнх нь зүүдний нууцыг тайлж магадгүй гэд зүүднийхээ талаар хэлэхэд Рүрү "Чиний одоо хүртэл хийсэн зүйл хичээл зүтгэл биш. Зүгээр л цагийн гард байсан" гин. Оройн Рүрүгийн хэлсэн үгийг нэг л ойлгохгүй орондоо хэвтэж байхад мөгийн орж ирээд Феррера гэр бүлээс зохион байгуулж байгаа өмнөдийн холбооны уулзалт хэд хоногийн дараа болно. Бас Рүрүгийн талаарх зурглалыг хэлнэ. Тэрний байдаг байсан зүнч гих бүлгэм Рүрүг явсны дараа сүрсэн. Бас ноён Жакалын 2 дахь хүү түүний шав болсныхаа дараа золгүй явдлаар амиа алдсан. Мөнгө хөрөнгөтэй байсан худалдааны бүлэг хар мууртай таарсныхаа дараа дампуурсан гээд гарч явна. Гэтэл орон дороос нь энэ бүх яриаг нь сонссон Рүрү гарч ирээд гуниглахад "Зүгээрээ би харсандаа л итгэнэ. Чамтай байхад азгүй зүйл тохиолдох юм бол тэр үед нь л юм бодно" гэх мэтчлэн тайвшруулах үгс хэлэхэд Рүрү баярлсандаа Айрнд муурны нүдээс ч илүү үнэтэй бэлэг өгнө. 7 хоногийн дараа өмнөдийн 6 гэр бүл бүгд Феррера гэр бүлийн харшид ирнэ. Бауэр, Фред, Лестер, Рассел болон Гайрон гэр бүлүүд. Айрны аав хундгийн үг хэлээд бүгд хундагтай дарсан авна. Гэсэн бүгд Айрн руу амар сонио хараад байдаг. Айрн дотроо "Би юу буруу хийчих вэ" гэхэд нь "Айрн Феррера чи хундгаа буруу бариад байна. Тэгж бариад байвал гарын дулаан чинь дарсанд очих болно. Тийм болохоор нарийн хэсгээс нь барьдаг юм.
Язгууртанд энэ зэргийн ширээний соёл байх ёстой шүү дээ. Тийм шүү. Үүгээр л бид харц ардаас ялгарна шүү дээ. Чиний түмэн зөв. Язгууртны энгийн асуултуудад хариулж чадахгүй байсан Айрын шууд өрөөг орхиж гараад гадаа нь гэр бүл минь яаж энэ бүхнийг тэлсэн байна? Би ч муу хүү юм аа гэд үйлж байснаа шууд уурлаж сэлмээ далааж эхлэхэд бусад гэр бүлийн хүүхдүүд орж ирээд халс тулдахгүй арай хундаг барьж чаддаггүй шигээ сэлэмж барьж чаддаггүй юм уу? Нэг жилийн дотор сэлэм барьж сурна гэж юу байх вүтэ гэсэн манай хүн жинхэнэ алаад үгүй гэсэн царайтай хүрээд ир гэж хэлнэ. Лестер гэр бүлийн Кевин гэх хүү амар өөртөө ихтэй хурж ирээд нэг л дайрцаар ялагдахад Рассел гэр бүлийн ууган хүү Мартин гихч Айронтай тулалдна. Нөгөө гар чинь тасалтгүй дайрч байснаа Айрны нэг цохилтыг аваад гар мар нь эвгүй болцсон байхад дахиж дайралт орж ирээд дууслаадаа гэтэл Гайрон гэр бүлийн нуухан хүү гарч ирээд наттай бас тулалдаач гэдэг. Гэхдээ жинхэнэ сэлмээр тулааны эхлэмэгц Айрон зүгээр сэлмээ далаас нь нөгөө гарын сэлмэн голоороо хуваагдцдаг. Тэнд байсан бүх хүүхдүүд гайхаж байхад тэдэн дээр бусад томчууд орж ирнэ. Райан шууд юуч болоогүй юм шиг Айрон намайг 5 метрийн цаанаас сэлмээг минь 2 хуваалаа гэсэн бусад томчууд Айроныг магтана. Тэгээд Райан гэрлүүгээ буцахдаа би өшөөгөө заавал авна гэсэн царайтаагаар л буцна. Тэгээд Айрон гэр бүлээ дахиж доог тухуу болгохын тулд илэв сурахаар болно. Рүрүү багш хичээлээ шууд заана. Тэр нь гисэн өдөрт чин сэтгэлээсээ мянган удаа сэлмээ далаана. Айрон сэлмээ далааж байхдаа бүх хүчээрээ далаах ёстой юм байх та. Эсвэл тэнэг байсан үеэ бодоод гэр бүлээ гисэн хайраа сэлмэндээ шингээх ёстой юм болов уу? Хэний ч үл тоож чадхааргүй гайхалтай сэлмийн эрдмийг хөсөх ёстой юм болов уу гэж ботсоор аль хэдийн 10 хоног өнгөрсөн байдаг. Би яг зөв хийж байгаа болов уу гэд өөртөө эргэлдэж байхад нь Рүрүү ирээд Айрон дүрлзэж буй сэтгэлийг юу хөргөж хатуу зүрхийг юу бодолдог гэж энэ бол өөртөө эргэлзэх явдал юм. Өөртөө итгэхгүй байгаад чинь бусад хүмүүс чамд итгэнэ. Бусадтай хамт байхад алхам бүр чинь илүү хүчтэй. Гэтэ надад итгэдэг хүн байхгүй. Би чамд итгэдэг. Чамайг гудамжны хайрга гэсэн байхаа. Чи хайрга мөнч, хатуу, гөлгөр, хөөхн хайрга. Харин Кирилл бол алмаад. Чамд итгэдэг хүмүүс их байгаа гэд явна. Оройн Айрон ботхдоо аав ээж, Кирилл, найзууд минь, мастер, багш нар, бас Рүрүү. Тэд бүгд чадваргүй надад итгэсэн гэж юу? Би ч бас бусдад итгэдэг нэгэн болмоор байна. Номын санд ном уншиж байсан Кирилл хүчтэй элбийн нэрийг мэдрээд ахынхаа өрөөнд ирэхэд Айрон аль хэдийн элбийн хүчээс ирээсэн. Бас хэний ч орж чадхааргүй газар руу орсон. Эндээс Айрон өөрийнхөө хүссэн зүйлийг авсан цагт л гарч болно. Тэр болтол тэнд бэлтгэл хийн. Гэхдээ хизээ ирэхийг нь хэн ч мэдэхгүй. Харин Айрон нөгөө зүүдэндээ ирсэн байдаг. Сэлмээ залааж буй залуугийн зүүд. Энэ л үед тэр залуу анх удаа царайгаа харуулна. Тэгэд Айрон яагаад над руу хараад байгаа юм бол гэж гайхаж байхад нь тэр залуугаас нэг сонин аавра гарснаа Айроныг өөрлөгөө татаад оруулцдаг. Нүдэ нээгээд харсан нөгөө залуу байхгүй хувцсан солигдсон. Зүүдэндээ одоо хүртэл байгаа юм байх та гэж бодоод хажуу талд нь сэлэн байхыг хараад өөрийгөө элбийн урлагаас ирээсэн бас хүслээс нь бүтээгдсэн орон зай гэдгийг мэднэ. Зөвхөн өөрт нь л зориулсан хинч саад болохгүй газар. Энд заавал сэлэм даалгах шалтгаанаа олох болно даа гэд бэлтгэлтэй шууд л орно. Бэлтгэлээ хийж байхад аль хэдийн шүн болно. Айрон үргэлжийн гэгээтэй байдаг бол сайхан даа гэсэн яг боцныхын дагуу өдөр болно. Тэгснэ энэ элбийн хүчөө хавар байсан бол сайхан даа. Зэвшээ салхилаач. Дотор орсноо өөртөө нэг эвтэйхэн хувцас өмсөд сандал дээр суухад л баахан хоол гарч ирнэ. Айрон энэ газар шилдэгнэ. Сэлэмдээ төвлөрөөд яг тохирсон орон зай. Илб үнэхээр өөр төвшний юм а гэж бодно. Өөр ертөнцөд ороо 5 хоногийн дараа Айрон зорилгоо биелүүлэх хүртлээр эндээс гарч болохгүйг энд орж ирэхээс өмнө харсан залуу яагаад элбийн хүчээс эргээхэд гарч ирснийг нь бодно. Өдөр хоногуд ийм байдлаар өнгөрсөөр өөр ертөнцид ороод 211 дахь өдөр дээрээ нэг өдрийн дотор 6650 удаа сэлмээ далааж чадна. Өөр ертөнцид ороод 353 дахь өдөр бараг л 1 жилийн дараа өдөрт арай гэж 5650 удаа сэлэм далааж өмнөхөөсөө буурсан. Тэгсэн Айрон 1 жил огт амралтгүй сэлэм далаасан болохоор маргаашнаас үргэлжлүүлээ. Өөр ертөнцид ороод 417 дахь өдөр дөнгөж 3695 дээрээ явж байхад гар нь хавтахад бас л амарна. Өөр ертөнцид ороод 624 дахь өдөр сэлэм догт хүрээгүй өдрийн тоо 96. Нэг юм хит олон удаа хийсэн ч ахиц гаргахгүй байсан болохоор сэлэм далаах хүслээ алдсан байхад нь Айрон гэхээр нь гайхаад харсан Илээ ирцэн. Хурдан бас бэлтгэлээ эхлэе. Араас нь гарахтаа хөнжөлтөө орооцолдоод унсан чинь Илээ нээгээд намайг хараад их баярлаа юу. Бас гүүхтээ наатахаа өмсөхгүй байлгүй дээ гэд тэр хоёр гүйж эхэлнэ. Гүйж байхдаа Айрон энд хаанаас зам гараад ирчих вэ гэд бодож байсан. Илия тэрэнд анхаарлаа төвлөрүүлгэн. Өглөөнөөс хойш гүйсэн хоёр хооллож эхлэхэд Айрон Илиягаас яаж энд орж ирснийг нь асуусан. Урдаас нь хэрэггүй зүйл асуулгүй хоолоо идэлгэн.
Дараа нь Айрны сэлэм далах бэлтгэлийг нь харсан Илья хэдэн өдөр юу хийсэн юм? Наад зогсол чи одоо юу вэ? Чи сэтгэлээсээ далаа гэж рүүрүү чам заасан биз дээ. Чи яаж рүүрүүг мэддэг юм? Хэрэггүй асуулт асуугаа бол гээд байна. Орой болсны дараа Илья өнөөдөр сайн байлаа. Дараа уулзъя гэд агаарт замхарна. Мэдээч юм бол Илв Айр нь өөрөө ч мэдэлгүй Ильяг дуудсан хэрэг. Маргаашин гэсэн Жудид хүмээр байна уу? Нар гарчгаад байхад унцар байх юм уу гэд гадагш гаргаж ирэхэд үүдэн дээр нь Илья болон Бред хоёр зогсож байдаг. Тэгээд бэлтгэлтэй ороход 3 сар зүгээр хөвцнээс нь болоод Айрны байрлал нэг л болж өгдөггүй. Илья болон нөгөө хоёр нь чи чаднаа гэж урамшуулахад нь Айр нь над руу ийм нүдээр битгий хараач. Ганцаараа юу ч хийж чадахгүй хүнд над чиг сул дорой залах хүнд ягаад тэд ингэтлээ итгэхэд байгаа юм гэж бодно. Найзуудтайгаа бэлтгэл хийж байгаа болоод ч хичнээн ядарч амьсгалахад хэцүү болж хөлн хүндрээд хязгаартай хүрсэн мэт байсан ч бэлтгэлийн дундуур өмнөх шигээ зогсохгүй уралдаалгүйгээд байна. Найзтайгаа тулдаж хамтдаа бэлтгэл хийсний ачаар өдөрт 10,000 удаа сэлмээ далаа чадна. Найзууд нь сансандаа хүрсэн мэт олон юм бодоод байлгүй хичээгээрэй гэд алга болно. Харин Айрын бэлтгэлтэй илүү эрч хүчтэйгээр эргэж орно. Өөр ертөнцид ороод 1237 дахь өдөр, 1292 дахь өдөр, 1375 дахь өдөр, 1492 дахь өдөр, 1556 дахь өдөр, 1613 дахь өдөр, 1687 дахь өдөр, өөр ертөнцид ороод 1755 дахь өдөр. Урт хугацааны дараа өөрийгөө хэр хүчтэй болсныг мэдхийн тулд найзуудаа дуудана. Гэсэн найзууд нь огт өөрчлөгдөөгүй ахтанд байсан үе шигээл байна. Угаасаа Айрны дурсамжаас гарч ирсэн л дээ. Жудид өндрөө гайхуулах гэж биднийг дуудаагүй биз дээ. Хурдан тулалтыг гэсэн Айр нь үгүй ээ, гуруулаа хүрээд ирэл гин. Тэгсэн Айр нь бусдынхаа тулааны урлагийг ашиглаад байдаг. Миний дайралтыг хаасан техник Брэдих байсан уу? Яаж ингэж чадаад байгаа юм? Ахтаймаас санааж байгаагаар л хийсэн. Гэхдээ бүрэн биш болохоор арга барилуудаа заагаад өгөөч гэд эдний сэлмийн урлагийг бас сурна. Тэр гурвын сэлмийн урлагийг сурчхаад би хүчтэй болж чадлаа. Одоо эндээс гарч чадах байх. Маргааш хурдан болоосаа билээ гэд унтна. Эцэст нь гарах хаалга өөрийнх нь урд гарч ирнэ. Гэхдээ тэр хаалганд бариул түлхүүрний аль нь ч байхгүй байхад ард нь нөгөө залуугийн сэлэм байхайг харна. Айр нь сэлмийг аваад чи түлхүүр нь байх нэ? Өсчихсөн болохоор ч яг таарч байна. Тэр залуугийн сэлмээс холдох гэж энд ирсэн ч гарахын тулд сэлмийг нь ашиглах шаардлагатай болчихлоо. Уучин би байсан бол цөхрөлт автад суух байсан да. Гэхдээ одоо мэдэж байна. Тэр залуугийн ачаар өөрчлөгдсөнөө. Тэрний ачаар л анх удаа орноосоо босч сэлэм далайсан. Анх удаа л ухаан алдагдлаа гүйсэн. Түн шиг болохын тулд хийсэн дайралт, далаалт, хийсэн бүхэн минь тэрний хүсэл эрмэлзэл байгаагүй. Сэлэм далайсан хүн нь би. Энэ бол миний хүсэл. Энэ миний сэлэм гэд хаалгыг хэвдэж өөрийн өрөөндөө сэрнэ. Айрны өөрөө огтхон өөрчлөгдөөгүй байсан болохоор Айр нь баярлаад их хугацаа өнгөрөөгүй юм байх та гэд аав ээжтэйгээ уулзахаар гарсан мөгийн нэг цагаан муурыг үргэж байгаад Айрныг харна. Тэгсэн бүр өвчлөөтэй болцсон. Таныг эргэж ирэхгүй л гэж бодлоо гэд уйлахад нь Айр нь өөрийгөө хэр удаан унтснаа асууна. 5 жил. Юу? Нөгөө ертөнцтэй ижил гэж үү? Илья болон мастер хэлсэн амлалт. Ирмэг дээр байсан гэр бүлийн минь нэр хүнд яах болж байна? Дараа нь 5 жил уулзаагүй аав ээжтэйгээ нулимс дүүр нь уулзна. Харин Кирилл Цезарийн илвчин Скена Китэн гих гайхалтай хүнээшээ болсон. Айр нь өөрийгөө 5 жил зүгээр суугаагүй хинээс ч илүү хичээсэн гэдгээ хэлнэ. Бас өнөөдрөөс эхэлж Феррара гэр бүлийн нууган хөө би энэ хэрэгмдээ таарсан хүн байх болно. Одоо 4-р сар юм чин дараа сард болох эзэгнэлд оролцсон гэдгээ хэлэхэд үүднээс Кирилл хэн таныг эзэгнэлд оролцож болно гэсэн юм. Гэхдээ Айр нь удаан уулзаагүй дүүгээ харсандаа баярлаад чиш том болжээ Кирилл гэд очсон. Инээ гинэ яаж юм үед инээж чадаж байна. Би ахынхаа хооронд эзэгнэлд оролцсон. Тэр хөгийн хаалтанд 5 жил гатсан хүнийг ийм аюултай газар руу явуулах юм уу? Кирилл, надад санаа зовох хэрэггүй. Би бэлтгэл хийгээд илүү хүчтэй болсон. Үгүй, эзэгнэл бол гэр бүлийн нэр хүндийг өсгөх арга хэмжээ. Яаж ч ботсон би явах хэрэгтэй. Тэр хоёр хоёулаа явахыг хүсэж байсан болохоор халз тулалдаад хинэн явахаа шийтгэр болно. Тулалдах гэж байхайг нь харсан сэргүүд дахиж залуу эзэнг харна гэж ботсонгүй шүү. Үннийг хэлэхэд үгснийг нь элбийн урлагаар далдалчихсан юм байна гэж ботсон. Гэхдээ яагаад гинэт халз тулаан гэж ярилцсан? Кирилл хурдан өөрийгөө бэлдээч. Би бэлэн байна. Сэлэмгүй байж уу гэсэн Айр нь шууд элбийн хүчээрээ сэлэм гаргаад ирнэ. Тэдний тулааныг үзэж байсан бусд нь Айрныг нээрнгээсээ элбийн хүчээс сэрээсэн хараад гайхширна. Гэхдээ Айр нь сэлэм гаргахаас өөр чадвар байхгүй л дээ. Тэгээд Кирилл дайралтуудаа явуулна. Тэр бүх дайралтаас нь Айр нь байрнаасаа ч хөдөлгөөгүйгээр бүгдийг нь хааснаар Кирилл ахыгаа хүлээн зөвшөөрж байгаа юм шиг л ахыгаа очоод тэврээд уйлна. Тулааны дараа Айр Кирилл хоёр эзэгнэлийн талаар ярилцаж байдаг. Кирилл энэ жилийн эзэгнэл бусад жилүүдээсээ илүү аюултай.
Учир нь хүн чөтгөр гарч ирсэн. Сарын өмнө хавцаа Гайроны эзэмшлээс ул мөрн олцсон. Чөтгөртөө гэрээ хийж асар их хүч ол завсан оршихгүй. Хүн чөтгөрийг элбийн хүчтэй харьцуулж болно. Гутранг харанхуй сэтгэлээс ургаж гарч ирсэн бузар хүч энгийн нэг мангасуудаас хэд дахин илүү хүчтэй. Болохгүй нэ. Би ч бас эзэгнэлд оролцъё. Та оролцлоо гэд би оролцож болохгүй гэсэн үг биш. Тэгэхэд хажуунаас нь тэгж болохгүй шүү. Чухал арга хэмжээ 7 хоногийн дараа болно. Бас чи энд юу хийж байгаа юм гэсээр Кириллийн багш Скина Китэн хурж ирнэ. Тэгээд Кириллийг гаргаснаа Айрон чи Кириллээс олон талаараа өөр юм гэд чөтгөрийн энерги болон аюултай элементүүдийг илрүүлдэг. Бас ихэнх хорыг ч ариутгаж чаддаг артефактыг өгөхөд Айрон ийм үнэтэй зүйлийг авч чадахгүй нэ гэсэн. Энэ зүйлийг Скина болон Кирилл хоёр хийсэн. Айроныг сэрэх хүртэл Кирилл 5 жил бүх хүчээ шингээсэн. Энийг сонссон Айрон ч зүйлтийг авна. Скина гарсны дараа Айрон эцэг эх минь зүгээр Кирилл ч бас сайн багштай болсон. Гэхдээ Рүрү чи хаан байна гэж бодно. Гайроны нутаг дэвсгэр хангамжийн баад Айрон Кириллээс Рүрүгийн талаар асууснаа бодож байдаг. Кирилл Рүрүг хэдэн сар байж байгаад алга болчихсон. Тэрний дараа хараагүй гэж хэлснийг бодож байхад нь элбийн хүчээ сэрээхээс өмнө Айронд ялагддаг гарууд ирсэн. Тэр ном шиг оролцсон гэхээр л элбийн хаалтанд гасчихсан гэлөө. Орондоо хэвтгэхийн тулд худал суургал тараагаа бид гих мэтчил нь ярина. Харин өнөөх Райн Айрон руу хараад энэ бүх хугацааны дараа юу хийж байсныг чи мэдэхгүйч тэр өдрийн гудамжийг заавал төлөвлөх боломдоо гин. Хүн чөтгөрөөс болж нийслэлээс бүрэнхийн бааtruуд шидтэн болон номлогчд ирсэн. Бүрэнхийн бааtruудын дэд ахмад хил бүрнэт энэ эзэгнэлийг ахлаж байгаа. Тэрний хажууд байгтал болно гэсэн нөгөө хил бүрнэт нь ард нь ирсэн. Уур амьсгалыг эвцэн дөршөөгөөрэй. Гэхдээ энэ цугларсан язгууртан бүхэн эзэгнэлд оролцохгүй байсан дээр байх. Юугаа яриад байгаа юм? Ийм чухал зүйлийг өөрийн биеэр шийдэн гинэ гэж Фил Гайрон хэлэхэд хил өөрөөсөө маш их даралт гаргаад хүн чөтгөр мангасаас хав илүү хүчтэй. Хүүхдүүдийн ч мэддэг зүйл байхад бүхнийг мэддэг өмнөдийн язгууртнууд мэдэхгүй байх гэж миний тэргүүд болно би. Эх орныхоо төлөө гэсэн чин сэтгэлээр өөрсдийгөө зөвсгсөн учраас хүн чөтгөрийг ялах хангалттай бэлтгэлтэй. Гэхдээ та нар шиг эзэнт гүрний инх тайван сайн сайхны төлөө бус өөрсдийн нэр хүндээ хөөсөн хүмүүстэй хамт байна гэхээс миний дургүй хурч байна. Хэлэх зүйл байна уу гэд өөрөөсөө гаргаж байсан даралтаа арилгахад нь ойройвд байсан гарууд арай гэж амьсгалж байгаа юм чинь. Гэхдээ Айрон бол ягаачгүй л байдаг л да. Тэгсэн хил бүрнээтэй өмнө Райн гарч ирснээ өөрийгөө танилцуулаад би хүн чөтгөрийн багийг дутуу өнөлсөн байж одоо дахиж тэгэхгүй. Дэд ахмад болон бүрэнхий бааtruудыг дуурайн хамаг чадлаараа хичээж алдаа мадаг гаргахгүй байх болно. Иймээс надад нэг боломж олгооч гэхэд хил тоглосон юм аа. Би юу гэж оролцох эрхийг чинь хасах вэ? Тэгсэн ч хүн чөтгөрийн эсрэг анхаарлаа огтхон суулруулж болохгүй шүү гэж анхааруулна. Оройн хил бүрнэтээр зочин нэрнэ. Тэр нь Гавара хаант улсын тэнүүлж баатар Том Миллер. Тэгээд тэр хоёр хоорондоо ярилцсан. Танаа шавыг их авьяастай гэж сонссон. Корона Академийн алтан үеийг гэгддэг 27 дугаар үеийн суралцагч бидтэй. Үндсэн сурагч болж чадаагүй ч бэлтгэл сурагч шүү дээ. Яагав? Одоо бол үндсэн сурагчийн төвшөнд хүрсэн. Гэхдээ Илья Линцэг их сууд ухаантны төвшөнд хүрэх хол байна. Адаан хаант улсын сууд ухаант нь эцсийн шалгалтанд нэгт орчхоод үндсэн сурагч болохоос татгалцсан нэг нь. Академиас явсныхаа дараа 14 наснда Сарны гэрэл бааtruудын хүндэт баатар болсон. Игнэттэй дүүцгүүц сууд ухаант нь твт гарч ирсэн. Атаархаж байна. Яагаад манай улсад тийм хүн байдаггүй байна. Миний шав хэлэхдээ Хейла хаант улсад Илья Линцэгтэй дүүцхээр мангас байгаа гэсэн. Эцсийн шалгалтаар өчүүхэн зөрөөгөөр хоёрт орсон. Хүчийг нь өөрийн нүдээр харсан шам минь хэлэхдээ үнэхээр цочирдон байсан гэсэн. Нэр нь юу юм? Айрон Феррера. Маргааш нь ойроо орж байх замдаа зогсоод Райн аль болох өөрийгөө харуулна. Харин аав нь сүүлийн хэдэн жил Феррера болон Гайрон гэр бүлийн зүрх улам холдсон. Энэ эзэгнэлээр заавал гэр бүлийнхээ нэр хүндийг сэргээх болно гэж ботход Хил Райн руу явж байдаг. Райнд зөвлөгөө өгөх гэж байна да гэд баярлсан. Райныг өнгөрөөд Айрон дээр очсноо. Айрон Феррера, чамаас бусад бүх залуу ирчүүд амрах цагаараа бэлтгэл хийж хичээж байхад чи яагаад тайван суугаад байгаа юм гэж асуусан. Айрон энэ үед хийсэн бэлтгэл ямар ч үр дүнгүй. Энэ эзэгнэлд гэр бүлийнхээ нэр хүндийг өсгөхийн тулд над чиг туршлагагүй нэг нь сэлвийн бэлтгэлээс өөр анхаарах зүйл байгаа гэхэд тэдний хөдлөх цаг болно. Дэд ахмадад Айронаас Кроно Сэлвийн ахтамаас татгалзаж харш руугаа бутсан талаар элбийн урлагийн хаалтанд гацсан талаар нь охин дүү Кириллтэй нь ямар холбоотой бол гэж зөндөө асуулт байсан болохоор миний хажууд яваач гэж асууна. Тэдний араас Гайрон гэр бүлийн хоёр ямар нэг зүйл төлөвлөж байгаа мэт. Дэд ахмад Айрны элбийн хүчээс сэрээсэн талаар сонсоод гайхширна. Бас сэлвийн бэлтгэлээс өөр юунд анхаарч байгааг нь асууна. Айрон өмнө ямар нэг зүйл алж байгаагүй болохоор анхныхаа аллагын дараах цочролд өөрийгөө бэлдээд багтаа төвөг болчихгүйхан шиг алхагчийнхаа үгэнд орно.
бас өөрийнхөө анхаарлыг төвлөрүүлж хүн чөтгөр болон араатнуудаас нь ялгардаг чөтгөрийн энергийг олох гэж байсан. Энэ шалтгааныг нь сонссон Дэд Ахмад Хийл энийгээд чөтгөрийн энергийг олох гэж л номлогчдыг авчирсан шүү дээ гэсэн ар талд нь мангар том мангас гараад ирсэн. Тэдэн рүү харцсан зогсож байдаг. Дэд Ахмад шууд тэргүүдтэй тушаалаа өгөөд энэ авраг биетнийг би л алж чадна гэсэн аяар нь хажуугаар нь дөнгөрөөд нөгөө мангасыг ганц авчилтаар хоёр хуваана. Тэнд байсан хүмүүс гайхаж байхад нөгөө үлэмж биетэй мангас чинь бусаж идгэрснээ дайрсан аяар нь нэг гарыг нь таслаад эцсийн цогтолтоо хийн. Тулааны дараа аяар нь өөрийгөө гайхаж байдаг. Учир нь тэр мангас гарч ирэхэд нь аяар нь уураа барьж чадалгүй сэтгэл хөдлөл нь анх удаа л тийм их хурц болсон. Яг л удирдлагаа алдсан мэт. Тэрэн дээр Дэд Ахмад ирснээ чи авраг биетнийг түргэн алсны ачаар хүмүүс бэрцсэнгүй. Одооноос чамд найдлаа шүү гэн. Дараа нь аав нь ирээд түүнийг тэрвэрнэ. Энэ үеэр Райн Жак Стюартаас нөгөөх чинь бэлнэ үү гэж асууна. Тийм ээ, бэлнэ. Тэгвэл яг одоо хий. Аярны зүйлтийн чөтгөрийн энергийг илрүүлдэг хүчний ачаар мангасуудыг хаанаас дайрах гэж байгааг нь мэдэж эзэгнэлд илүү тус болно. Үүнээс хойш Дэд Ахмад Хийл бүрнэт аяранд итгэх итгэл нь улмал нэмэгдэнэ. Дараагийн газраа зогсож хоол идэх гэж байсан зүйлт нь хар өнгөтэй болно. Учир нь хар өнгөтэй болвол хоолнд нь хор байна гэсэн үг. Энэ зүйлт нь өөрөө хортой зүйлсийг хоргоожүүлдэг учраас энгийн өнгөтэй болохыг нь хүлээхэд л болно. Гэхдээ гол нь энэ хорыг хэн хийсэн бэ гэдэг. За бараг л тодорхой доо. Райнаас өргөн байх уу? Аярны зүйлт хорыг арилгаж байхад аягныхын доор цаас байдаг. Нэгэ тарсан болгоомжтой байгаарай. Хоолнд хор байгаа гэсэн байдаг. Хоолоо идэж дууссаны дараа Дэд Ахмад аярн дээр ирээд халж тулалдъя. Хүчийг чинь харъя л гин. Тулаан эхлэхийн өмнө Дэд Ахмад бүх хүчээрээ ганц давтал гэхэд нь ямар ч эргэлзэх зүйлгүйгээр болж байна гин. Тэгээд аяр хамаг хүчээрээ босоо цавчилтаа хийх гэж байтал Дэд Ахмад сандарч хүч нь яагаад ихсээд байна гэж гайхснаа хамаг хүчээ гаргатал тэдний голоор нэг далжсэн тэрэг ороод ирнэ. Тэгсэн Дэд Ахмад ингээд болий. Би хангалттай харлаа. Одооноос Iron Ferrara миний тушаалгүйгээр хөдөлж болно. Чи барыг мэрэгжилтэн юм чин өөрийнхөөрөө хөдөлсөн нь дээр гин. Оройн манай хүн авраг мангасыг устгахдаа Дэд Ахмадтай тулалдах үедээ яагаад биеийн хяналтгүй болсныг гайхаж байгаад унтсан. Сэлмээ далааж буй залуугийн зүүдэн дээр нь. Гэхдээ нэг л юм өөр. Тэр залуу уур хилэнгээр дүүрэн харагдана. Өмнө ногт сэтгэл хөдлөл гаргаж байгаагүй боловч энэ удаад яагаад ууртай байгаа юм бол гэж гайхах мөчөд зүүднээсээ сэрнэ. Тэгээд зүүд минь өөрчлөгдөхөд биеийн минь нэг зүйл өөрчлөгдсөн байх. Эсвэл аль хэдийн өөрчлөгдсөн гэж бодоод гарна. Гадна талд Райн Жакет чи шөлөнд нь хор хийсэн гээгүй билүү? Тэр яагаад зүгээр байдаг вүлээ? Би итгийг нь нүдэн дээрээ харсан. Хор шууд нөлөөлсөн баймар юм. Өнөөдөр 2 тоног аюултай шүү дээ. Илүү тоног өгвөл өвдөө зогсохгүй гэсэн чи аяр нь санаа зовоод байгаа юм уу? Тэр новшоос болоод намайг хэрэг стресстэй байгааг мэдэж байна уу? Аав минь чамайг хангалттай зодоогүй бололтой. Чамд энэ хүртэл хэн цуслахныг сайн бод гин. Харин манай хүн хоол болгонд хор хийх гэж байгаа юм байх та. Тууштай юм аа. Гэхдээ хоол хортой гэдгийг анхааруулсан захианы ачаар өөрийнх нь талд ганц ч болтугай хүн байна гэж баярлана. Аяр нь бусдаасаа хурдан хөдлөж мангасууд руу төрүүлж дайрахад нь Дэд Ахмад ч бас түүнд туслана. Аяр нь саяны тулаанаар нэг сонин зүйл анзаарснаа нь аярны мэдрэхүй илүү хурц болсон. Учир нь тэр зүйл чөтгөрийн энергийг мэдрэхээс өмнө өөрөө мэдэрсэн. Нөгөө талд Райн уурлахад Жак би тэрний зүйлдээ гэрэлтгийг харсан. Дахиад л дүүнүү. Одоо би хүн чөтгөрийг алхаас өөр аргагүй боллоо гин. Тэд явсаар хүн чөтгөрийн бүтээс нь агуу нүдэн дээр ирнэ. Тэгсэн Райн Дэд Ахмад дээр ирээд би ч бас урд эгнэнд явмаар байна гэд урд гарч явхаар болно. Агууд орсны дараа нууцлаг ая цэргүүдийг ховсдоход Дэд Ахмад нэг архираад цэргүүдийнхээ ухааныг оруулна. Эцэст нь тэд агуун гүнд хүн чөтгөр дээр ирнэ. Нөгөө чөтгөр зочид иржээ. Тавтай морил. Та нар дахиж аялгау сонсомоор байна уу? Муу чөтгөр амаатат сонсоод үзэлдээ. Үнэхээр гайхалтай байх болно. Жинхэнэ чадварыг минь хар гэд дуулж эхлэхэд дахиад л энгийн цэргүүд ховсонд нь орно. Ухаантай байцгаа. Өдрөнд харж болохгүй шүү. Тэгсэн тэнэг Райн хүн чөтгөрийг алахын тулд ганцаараа очсон. Ганц ширхэг үсийг нь ч хоёр хувааж чаддгүй. Тэгээд баригдах гэж байхад нь Жак урдуур нь орж баригдана. Нөгөө хүн чөтгөр үдсгэлэнтэй надад зам тавьж явуулах юм бол энэ хүнийг аюулгүй газар үлдээе гэд тохиролцох гэж оролддогч Фил Гайрон зөвшөөрдөггүй. Гэхдээ манараастай зогсож байсан Райныг бас бариад авдаг. Дэд Ахмад өөрийн цэргүүдээр дайрах гэж байсан ч Фил гүн урд нь саад болоод бүгдээ аврахын тулд хүн чөтгөртэй тохиролцох гэж оролдоно. Дэд Ахмад ч цэргүүдтэй хүн чөтгөрийг алхад саад болсон бүхнийг ал гин. Энэ үеэр Аяр хиндэж мэдэгдэлгүйгээр хүн чөтгөрлөө дайралт явуулна. Тэгээд хүн чөтгөр өөрийгөө сэргэх хугацаа олохын тулд барьцааны хоёрыг өөрийн бамбай болгож ашигласан. Мэ баруун гар нь тас. Нөгөөгч барьцааны хүн нэмэргүй гэдгийг мэдээд шууд өсөн дотроо нуугдана. Гаднаас нь Аяр маш хүчтэй согсон ойр хойд битүү тоосшороо. Ялахгүйгээ мэдсэн гар тоосон дундуур зүхтах гэж оролдоно. Гэхдээ Дэд Ахмад хүн чөтгөрийг явуулахгүй тулд бүх хүчээрээ дайрсан тэр нь хүн чөтгөрийн тал хэсэг нь. Харин үндсэн хэсэг нь сайхан тэнэгтүүллээ.
Одоо заавал зүхтах хэрэгтэй гэдэг. Гэхдээ араас нь Iron яг л эцсийн шалгалт дээрээ хийсэн босоод тавшилтай араас нь хийж хүн чөтгөрийг ална. Эзэгнэл дууссаны дараа дэд ахмадад Phil Iron хүн чөтгөртөө тохиролцох гэж оролцсноо ховсонд орчихсон байсан гэж ширлэнэ. Эзэгнэлийн дараа амарч байсан Iron дээр Jack Stewart хурж ирээд чөтгөрөөс аварсанд нь баярлснаа илэрхийлнэ. Бас өөрийгөө Ryan-ы тушаалаар хоолнд нь хор хийсэн гэдгийг хэлнэ. Jack Stewart-ыг явсны дараа ихэн бодлоо гэд юу ч өөрчлөгдөхгүй гэд Rue руу гараад ирнэ. Өдийг хүртэл хаан байсан юм бэ? Чамайг их хайлаа. Үнэхээр чадахгүй нэ. Надад чамтай уулзах хэрэг байхгүй. Би чамд сайн заасан бол чи элбийн чадвараа өөрөөр сэрэх байсан юм. Гэр бүлээсээ 5 жил хагацхгүй. Бүгд миний буруу. Үнэхээр уучлаарай гэхэд Iron Rue-рууд чиний буруу биш ээ гэж хүрэх гэж оролддогч Rue бултаад надад битгий хүр. Би бол азгүйдэл дагуулсан муур. Тийм болохоор чиний өмнө дахиж гарч ирэхгүй гэд явах гэсэн Iron амжиж барьж аваад өнөөдрөөс эхлээд хар муур сайн сайхны бэлэгдэл болох болно гэснээр тэр хоёр эргээд нийлнэ. Дараа нь Iron Rue-рууд элбийн ертөнцид юу болсон талаар бүхнийг хэлнэ. Бас Rue Iron-ыг сэрснээс нь хойш дагсан. Цагаан муур болон хоолнд нь хор байгааг анхааруулсан хүн. Rue чамаас асуух нэг асуулт байна. Хүн чөтгөртөө тулалдах үед чиний царай гинэт өөрчлөгдсөн. Ууртай чим шиг ямар нэг зүйл болоо юу гин? Iron өөрийгөө удирдлаггүй болоод байгаагаа хэлсэн. Чиний зүүдэнд гардаг залуу чөтгөрөөдийг үзэн яддаг бололтой. Тэрний гарал ухсаа нь чөтгөртэй холбоотой бололтой. Тэр 150 жилийн тэртээ хүн бол шүү дээ. 150 жилийн өмнөх хүн гинэ. Тийм ч чухал биш л дээ. Хамгийн гол нь тэр залуугийн тэмүүллээс болоод чиний сэтгэл зүрх тараад байна. Хичнээн ядарч эсвэлдэж сэлмээ болгосон байсан ч эргээд босох хүчтэй байгаарай. Тэрхий хэцүү байвал би чамд туслана. Энийг хартаа 5 жил дасгал хийсэн шүү. Iron Rue-тэй байгаадаа их баяртай байсан ч тэр нь зохицуулах ажил байгаа. Мастер болон Iliad өгсөн амлалт бас 5 жил уулзаагүй найзууд. Дараа нь Hill Burnett Iron гэр бүлийн хэргийг илчлэх гэж оролдсон ч чаддгүй. Учир нь бусад гэр бүлүүд Iron гэр бүлийн талд өрөөндөө байсан Phil Iron дээр Hill Burnett болон гэрч Jack Stewart нар орж ирээд тэрний бүхий л бухаг хэлнэ. Hill Burnett Iron гэр бүлийн хэргийг зохицуулчаад Ferrara харш руу яарвчлана. Мэдээж манай Iron-ыг бүрэнхий баатруудын нэг болгох гэж. Эсэн хэдий ч Iron Corona Academy руу явах замдаа гарсан байдаг. Би хоцоржээ. Харин Iron Rue 2 Master Yan твийн хамгийн шилдэг сэлэмчин гэсэн. Тэр л намайг зөв замд минь оруулсан. Миний ихээр хөндөж явдаг багш минь. Хэрв түүнтэй олзвол хэрэгтэй зөвлөгөө авч магадгүй. Гэхдээ зүүдний минь талаар хэрэгтэй зүйл хэлж чадахгүй байх. Яаж мэдэж байгаа юм? Тэр зүүдний чинь асуудлыг шийдэж чадах юм бэлүү? Ямар ч чиглэл байсан. Энэ твд шилдэг гэж тооцогддог хүмүүс илвчнээс ялгараад байх зүйл байхгүй. Учир нь тэд тайлбарлахын аргагүй ур чадвар, хүсэл тэмүүлэлтэй байдаг. Гэснээр гуцалт муур шиг хувцас өмсөд намайг хүлээж бай. Корона сэлмийн агтай хамгийн хүчрхэг сэлэмч нь очиж байна. Ингээд 1-р үлрэл дуусна.